Оюутгын компани ус бохирдуулсны төлбөрт 5 тэрбум төгрөг төлөх шаардлагатай эдээ ч өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Үүний одоо шалтгаанаа тогтвортой байдлын гэрээ байгуулсантай холбоонд тайлбарладаг. Харин усны газраас 2019 онд үндсэн хуульд өөрчлөлт орсон учраас оюутгын компани ус бохирдуулсны төлбөр төлөх хэрэгцээ орчин бүрдсэн гэлээ. Монголчуудын жилд хэрэглэдэг усны хэмжээ 682 сая метр куб юм. Үүний 282 сая метр куб буюу хэрэглээний нийт усныхаа 3/1-д ус бохирдуулсны төлбөр ногдуулдаг байна. Тэгвэл хамгийн их ус хэрэглэдэг аж ахуйн нэгжийн нэгдүгээрт Эрдэнэт үйлдвэр, үүний дараа оюутгын компани ордог. Эрдэнэт үйлдвэр жилдээ 20 сая метр куб ус хэрэглэж төлбөрт нь 30 тэрбум төгрөлдөг юм. Харин оюутгын компани 15 сая метр куб ус хэрэглэж 20 тэрбум төгрөг төлдөг. Харин ус бохирдуулсны төлбөрт Эрдэнэт үйлдвэр жилдээ 600-аас 700 сая, 2025 онд 5 тэрбум төгрөгийг төлжээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд оюутгын компани төлбөр төлөхөөс татгалзаж ирсэн байна. Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй гэдэг шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр 2009 онд байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу бид нар төлөхгүй. Танай ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 12 онд батлагдсан учраас тэр татварыг төлөхгүй гэдэг ийм тайлбар хийлдэг. 21 оноос хойш жилд нэг 500-аас 700 сая төгрөг төлөх ёстой. Манай хүмүүсийн тооцоолоор 25 оных нь арай өндөр гараад тэрбум гарна гэж тооцоолоод ингээд нэг ойролцоогоор 5.1 5 орчим тэрбум төгрөгийг төлөх ёстой гэдэг л ийм л тоотой сууж байгаа. Мөн 2024 онд усны газраас оюутгын компанид шалгалт хийхэд хаягдлын далангаас ус шүүрч, лицензийн талбайгаас гарч малчны худагт нөлөөлж байсан тул 700 сая төгрөгөөр торгосон байна. Гэтэл усны газарт мэдэгдэлгүйгээр газар доор далан барьж шүүрч байгаа усыг эргүүлэн далан руу хийж байгаа зөрчил илэрсэн гэдгийг хэллээ. Мөн гүний усны нөөцөө худлаа мэдээлсэн байх магадлалтайг онцолсон юм. Монгол улсын төрийн нийтийн өмч болсон усыг ашиглаж байгаа ашиглагч этгээд бүр өөрийнхөө үйлдвэрлэлийн болоо технологийн бүх үйл явцаа мэдэгдэж явах ёстой. Ийм үүрэгтэй. Энэ үүргээ оюутгын компани биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Ийм учраас бид нар нэгдүгээр ус бохирдуулсны төлбөр төлөхгүй байна. Хоёрдугаар технологийн төрөл бүрийн шийдлүүдэд урьдчилж мэдэгдэхгүйгээр өөрөөр хэлбэл тэр газарт лицензийг авсан учраас тэр газар тэр юм бүгд минийх гэдэг байдлаар асуудалд хандж байгаа хандлага бол болохгүй гэдэг асуудал. Оюутгын компаниас усны газарт ирүүлсэн албан бичигтэй усны аудит хийлгэж төлбөр төлөх үгүйгээ шийднэ гэж мэдгдсэн гэлээ. Тэгвэл бид оюутгын компанитай холбогдож энэ талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө. Оюутгын компани 2009 онд батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээний татвар тогтворжуулах заалтыг үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гисэн хэдий ч оюутгын компани сайн дурын үндсэн дээр хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газарт хүргүүлээд байна.